Өнөөдрийн байдлаар Копио Монгол төвөнд ногоон бордуурыг ашиглан Улаанбуудын ургацыг нэмэгдүүлэх, Монгол орон тохиромжтой пермитжүүлсэн багсармал тижэл үйлдвэрлэлийг нутагшуулах, бүрэнхий сонгонд механикжуулан тариалах технологи гэсэн 3 төсөл хэрэгжүүлж байна. Тэгвэл дээрх 3 төслийн төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр болон төслийн зөвлөх хорооны гишүүд хуралдаж харилцан санал солилцлоо. Тэгээ Копио Монголиагаас бол одоо нэлээд олон төрлийн төсөл бас амжилттай Монгол улсад хэрэгжээд нутагшаад ингээд явж байгаа. Энэ амжилттай хийж байгаа энэ төслүүдийг Монголын засгийн газартай хамтран хүнстэй чухал яамтай хамтран одоо оронд хэрэгжүүлэхэд төлөвлөж байна. Тэгээд энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх нь бол Монгол улсын засгийн газартай мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхэд маш чухал үр нөлөөтэй. 이 시험을 위하여 малчтаа тэжээлийн ургамлын үрийг хангаж өгөөд за тарилтыг технологийн зааж өгөөд за ургацаа хурааж авсны дараа дахин боловсруулж илүү ашигтай тэжээл бэлтгэх бол сургалтуудыг орж за өглөөг өгдөг байгаа. Илүү олон өрхөд хүрэхийн тулд Монгол улсын төр засаг болон хүнстэй аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамтай халбар хамтран дараагийн төслийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2022-оос 2024 онд Копио Монгол төвөөс Монгол орон тохиромжтой пермитжүүлсэн багсармал тижэл үйлдвэрлэлийг нутагшуулах төслийг 3 жилийн хугацаанд 4 аймгийн 80 өрхөд хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд малчид ашигтай бичил биетээр баяжуулсан тижэл өөрсдөө үйлдвэрлэж энэ жилийн зуудыг нэгч малын хорогдлгүй даван тулсан байна. Манай шин дүрлийг тижээлийг одоо хэрэгжилж байгаа сууны үхрийн одоо суун ашиг шим нь бол хоногт ойролцоогоор 2 литрээр нэмэгдэж байгаа бол за махан ашиг шим нь бол ойролцоогоор 60 хоногт одоо нэг 40 орчим килограммаар юм таргалсан юм үнийн дүнтэй байж байгаа. За энэ маань бол одоо үндсэндээ за малчин үрхийн хүнсний гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. За тэгээд доктортой мал аж ахуй эрхлэх юм боломжоор хангаж байгаа үр өгөөж өгсөн сайхан төсөл хэрэгжиж байна.